Монголчууд бид бүтээн байгуулалт бүрдээ чанар, тав тух, үндэсний үйлдвэрлэлийн үн цэнийг шингээхийг зордгоо. Энэ удаагийн баялаг бүтээгч нэвтрүүлгээр бид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо үн цэн бүтээж буй Монгол One Construction компани үйл ажиллагааг онцолж байна. Байгалийн чулуун болон акрил ваны үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлж үндэсний үйлдвэрлэгчийн шинэ өнгийг тодорхойлж буй хамт олонтой танилцгаая. Хөтлөгчөөр баялаг бүтээгч нэвтрүүлгийн үүсгэн байгуулагч Монгол улсын соёлын авьяат зүтгэлтэн доктор профессор Чимэд Оржийн Даваа Баяр. Зочноор Монгол One Construction-ы үүсгэн байгуулагч Жаданбаагийн Мөнх цэцэг оролцож байна. За баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Баялаг бүтээгч эх орондоо сайхан амьдарцгаая. Өнөөдрийн зочноор Монгол One Construction-ы үүсгэн байгуулагч Мөнх цэцэг оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу? За та өөрийгөө манай үзэгчдэд товчхон танилцуулж өгөөч. Намайг Жаданбаагийн Мөнх цэцэг гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол уул нь би сэтгүүлч мэргэжилтэй хүн. Тэгээд яг уу Монгол залуучуудынхаа адилаар гэр бүлийн хүн бид хоёр өөрсдийн нэг ажил амьдрал дээр сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлээд ингээд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт тэр дундаа барилгын материал үйлдвэрлэлийн салбарт ажиллаад одоо ингээд 14 дахь жилдээ явж байна. Тэгээд товчхондоо бол ер нь нэг иймэрхүү л ерөнхий намтар төвтэй юм байна. За ер нь ягаад энэ яг Монгол вайн руу орох болсон юм? Одоо энэ танах Монгол вайн зэрэг одоо импортын вайнаас юугаар ялгаатай? Ер нь бол ягаад яг энэ вайныг сонгож хийх болсон? Энэ болохоор нэг бид нар одоо юу хийх үгээ бодоод сэдээд ингээд нэг судлаад хийсэн юм биш л дээ. Ерөнхийдөө зөвхөн практик амьдрал дээрээ л үндэслээд. За ер нь бол 90-ад оноос хойш монголчууд Солонгос улс руу айгүйх залуучууд маань явж ажилласан. Тэгээ бид хоёр бол 2000 онд гэр бүл болоод Намян жуухтын одоо ванны үйлдвэрт хуваарлагдаж очсон. Одоо өнөөдрийн манай энэ Монгол One компани үн төсөөр болсон шахмал чулуун ваныг хийдэг ийм үйлдвэрт очсон байдیں۔ Тэгэхээр тэр үед бол нөгөө бид хоёрын вана хий гэдэг сэтэл бол яг л тэрүүн дээр үндэслэлсэн. 100% импортоор ширхэг кадаасаа хуудас обего тий баркета вана ингээд барилгад орж байгаа бүх зүйлээ одоо цементийн хүртэл тэр үед бол ирээнээс оруулж ирж байсан шүү дээ. Ингэж байгаа боловч тэднэр нь бүгд нөгөө чанар муутай. Тийм байсан учраас хуйлаа ингээд Солонгос юун төлөө ингээд үйлдвэр хөгжсөн улс оронд ийм сайн чанарын ван хийгээд сурцсан бэлээ. Энийг хийгээл эх орныхоо барилгынханд санал болгоё. Мэдээж эх орныхын үйлдвэрийн бүтээгдэхүүн юм чинь дэмжиж захиалах нь тодорхой. Монгол үнэтэй ер нь үнсэрхэг эх орон сэтгэлгээтэй шүү дээ. Бид хоёрын үед бол үйлдвэрлэлийг нээхэд хөрөнгө оруулалт бол угаасаа бас л байгаагүй. Бид хоёрт бол зориг байсан, итгэл байсан. Тэгээд туршлага байсан. Тэгээд нөгөө байсан ганц ипотекийн зээлээр авсан байрал зарж зуурамгийн машин эхний 2 хэв эхний 100 ваны материалаа татаад тэгээд эхэлж ирсэн. Тэгээд Баян хушуунд айлын гараж түрээслээд ингэж л эхэлж ирсэн. Түүнээс биш ингээд бэлэн айгүй гоё байшинд тэгээд шууд 100% бүрэн тоног төхөөрөмжөө татаад мянгаар нь ваны түүх хийдэ татаа тэгэж эхэлсэн түүх бол огт байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол тэгээс эхэлсэн. Өнөөдөр Монгол One үйлдвэр доктортой үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон 10 хүнийг ажлын байраар хангаж инженер техникийн мэргэжсэн багийн хүчээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Түүхийн идээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шат дамжлага бүрт Монгол ажилчдын ур чадвар, хариу үйлчлэг, бүтээлч сэтгэлгээ шингэж байдаг. За манай холх дээр одоо ингээд хоёр төрлийн вайн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, байгалийн чулуу болон акрил гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж байгаа. Байгалийн чулуу нь болох дээр одоо яг манайх барилгуудтайгаа илүү их нийлүүлж байгаа. Тухайн айлынхаа нөгөө ариун цэрэг өрөөнд тааруулаад тайралцсалт хийж
болдгоор илүү давуу талтай манай яг үндсэн 2012 оноос хойш эхэлж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн байгаа. Акрилын ванны хувьд болох дээрээ манай 25 оноос хойш эхэлж үйлдвэрлэж байгаа. Акрилын ванны маань давуу тал гэх юм бол нөө тухайн ванны түүхийд нөөрэ юм өнгөлгөөтэй ирдэг учраас одоо нөө явцын нун, палан хохор, өнгө алтан, будаг хохор гэсэн асуудал үүсдэг. Дээрээс нөө тайрцаж болдгоо яг хэмжээндээ суудаг учраас дотор ашиглах талбай илүү томтой байдгаараа хувь айлууд илүү авдгаараа онцлогтой байгаа. Шинэ технологи, мэрэгжсэн боловсон хүчин, чанарын доктортой стандартыг үйлдвэрлэлийнхээ үндэс болгосон Монгол Ван үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг бодитоор түүчээж байна. За баялаг бүтээгч нэвтрүүлэг маань сая Мишель төв дээр одоо ярилцлага эхэлсэн. Мишель төвөөс одоо Монгол Ван компани одоо үйлдвэрлэлийн байр руу явж байна. Монилийн хан гэсэн бэ? Цайзын монилийн эцэст нь байна. Цайзын монилийн эцэст байгаа тий. За тэгээ 35 ажилтнаа Монгол Ван компани үйлдвэрлэлийн одоо очин нөхцөлтэй үйлдвэрлэлийн хөгжилтэй танилцъя гээд ийшээ одоо өдрийн барилгын явж байна тий. Энэ иргэд манай монголчууд өөрсдөө хэр худалдаж авдаг ер нь бол манай хувь иргэд бол бас маш сайн авдаг шүү дээ. Манай одоо ингээд удирлаас хамаарахгүйгээр дэлгүүрүүд бол тогтмол ажилтай үе хаалгаа нээгээд ингээд хүлээгээд байж идэг. Ягаад тэгэхээр 7 хоног тутамд л одоо өвөл гэхгүй тогтмол одоо манайх 7 хоногт нэг 2 удаа 3 дахь хагасанд нь айлуудын хүргэлтээ хийгээд амралтын өдөр бас нөгөө ажилтай хүмүүс чинь амарч байгаа өдрөө хүргэлт авъя гэдэг учраас хагасанд бид нэр хүргэлтийн өдөр ажлын өдөр гаргадаг. Бусад 4 өдөр нь бол дандаа барилгууд руу нийлэлтээ хийдэг. Ингээд бол ерөөсө 7 хоногт 2 удаа гарахад бол манай 3 машин твчтөр нь хүргэлтийн барилгууд ваннуудтайгаа л айлууд руугаа гардаг. Тэгэхээр нэгжийн борлуулалт хувь айлууд бол нэлээд сайн дэмжиж бид нэрийг тогтмол ажиллаар хангаж байгаа. Манайх одоо нөгөө хүрээлт, угсралттэй сангийн бүх асуудлаа өөртөө шийдчихдэг. Одоо миний нэг бахархтай зүйл гэх юм бол яг дотооддоо түүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл яг манай Монгол ах нар маань Монгол залуучууд маань яг энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ яваад тэгээ энийхээ хүрээлт, угсралт бүх юмнуудыг хийгээ явж ийн гэдгээрээ илүү давуу талтай онцлогтой санагддаг. Үндэсний үйлдвэрлэл үндэсний бахархал урайг үйл ажиллагааныхаа үндэс болгосон тус хамт олон бүтээгдэхүүн бүртээ чанар аюулгүй байдал хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн ажиллаж байна. Тэдний бүтээсэн ван бүр Монгол инженерийн шийдэл, хөдөлмөр, ур чадварын илэрхийлэл болжээ. За ингэж. За ингэж хураагдана. За тэгээ ингэ босох хэрэгтэй байна тийм үү? За баялаг бүтээгч нэвтрүүлэг Монгол Ван компани яг үйлдвэрлэлийн орчин дээр ирсэн байна. Одоо байн яаж бүтэж байгааг одоо танилцнаа. Энэ акрил ван бол дэлхийн хамгийн шилдэг ван үйлдвэрлэгчид нэвтрүүлсэн технологи байгаа. Одоо түүхийн үеийн үед бол хөнгөн бөгөөд бат бих өнгө үзэмжтэй гэдэг маш олон давуу талтай. За манай компани өнгөрсөн жил 25 онд энэ акрил ваны технологиг нэвтрүүлсэн. Бидний хувьд бол бас нэлээд олон жилийн мөрөөдөл маань байсан ийм технологи байж байгаа. Одоо ингээд энд бол бид нэр акрил хавтангаа халааж хэвэнд хийхэд бэлэн болгож бэлтэж байна. Ямар хугацаа саадах вэ? За ер нь нэг ваныг хэвэнд оруулах тийм. Хэвлээд гарахад бол нэг 5-6 минутанд нэг ваныг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа, хэвлэж байгаа. Гэхдээ энэ бол нөгөө манай үйлдвэрлэлийн процессын анхан шатнд байгаа. Нэгдүгээр шат. Энэ технологи нэвтрээд удаж байна уу? За ерөнхийдөө бол дэлхийн ванны стандартууд бол нэвтрээд бол 7-8 жил болчихсон. Манай хувьд бол 25 оны 1 сараас эхлээд нэвтрүүлсэн. Тэрнээс хойш хийж байгаа юм. Энэ бүтээмж хамаагүй нэмэгдэж байгаа юу те? Тий, ерөнхийдөө хүний оролцоо буюу ажилчдын одоо хүний нөөцийн хомсдолтой холбоотойгоор бас аль болох техник үйлдвэрлэлээ автоматжуулах бодлого баримталж байгаа гэдэг чинь. Тэгээд тэр автоматжуулах бодлогод бол энэ технологи маань бас нэлээд маш сайн нийцсэн байж байгаа. За манайх технологийн үед бол Солонгос технологийн шахмал чулуун ван, энэ акрил технологийн 2 ван үйлдвэрлэж байгаа. Гэхдээ технологи болгон дээрээ за акрил шахмал чулуун дээр одоо 25-аас 30 төрлийн хэмжээ загвараар хийж байна. Акрил дээр бас 25 орчим загвараар хийж байгаа. За зөв.
За баялаг үтээч нэвтрүүлэг үргэлжилж байна. Монгол банк компани үйлдвэр хийсэн захирал Алтан гэрэлтэй уулзж байна. За одоо энэ Солонгос стандартаар шахмал чулуун байна. Шахмал чулуун байныг Монголд үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэлийн процессыг тайлбарлаж өгөөч. За миний бие Алтан гэрэл 2007 оноос Солонгос яваад 4 жил ажиллаад Монголдо үйлдвэрлэж эхэллээ. Одоо ингээд Солонгос дахтаа яг юу хийжсэн? яг энэ гэрээгээр шахмал чулуун байныг үйлдвэрлэж 4 жил энэ байныг хийсэн. За тэгээд 2011 оноос хойш одоо үндсэндээ 15 жил яг энэ шахмал чулуун байныг Солонгос стандартаар хийж байна. За энэ байны бол гол түүхийд болох энэ байгалийн чулуу бид нар Эрдэнэтээс одоо байгалийн цагаан чулууг ингээд тэрэмдүүлж нутаглуулж авч байна. Энэ бол яг Орос нормын 50% хангадаг ийм цагаан чулууга. Энэ бол яг уулын сайхан чулуу. Энэ хүний биед хор нөлөөгөө байгалийн бүтээгдэхүүн байна. Хаанаас авдаг юм чулуу? Энэ Эрдэнэтээс авч байна. Эрдэнэтийн. За энэ цав нь бол яг Солонгосоос ирж байгаа бас түүхийдээ 50% нь цав, 50% чулуу орж ингэж хийгддэг бүтээгдэхүүн байгаамаа. Найдвартай байдал, тасралтгүй шинжилгээрээ олон бүтээн байгуулалтын төслүүдийн итгэлийг хүлээсэн Монгол Ван үйлдвэр үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн тод жишээ болж байна. За одоо энд бид нэр та бүхэн саяны үйлдвэрлээд гаргаж байгаа энд ингээ хурааж байгаа энэ загвар бол одоо Дархан хан Спид гэдэг компаниас манай захиалга өгсөн Хөлийн тэнгэр хотхны буюу одоо нөгөө Хөлийн цэргийнхнийгаа хөлийнхнийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа Хөлийн тэнгэр хотхны захиалгат ваанууд байгаа. Хэдэн бай захиалсан? Биднэртээ бол эхний нэг жилд 1200 вааны захиалга өгөөд наадамнаас өмнө 600 ширхэг ваана захиалгахаар гэрээн хийгдсэн ингээд бэлтгэдэг баг дуусах юм уу тий? Энэ одоо ямар захиалганд ажиллаж байна? Энэ болохоор яг нөгөө том байна ах шиг байна тий. Хувь айлуудын одоо нөгөө өөрөөсөө хормойтой загвар буюу ингээд нөгөө бүрэн залгаатай орж ирдэг. Тийм гоёлын загварууд энд хэвлэгдэж байгаа тий. Тий одоо ингээд гажлтыг нь сэргийлэх үүднээс ингээд нөгөө юу тавьж өгдөг өнцөг төмөр тавьж өгдөг байх. Энэ бол ганц ганцаараа туссан захиалга хийгдэг гэсэн үг байна тий. Ерөнхийдөө нөгөө загварын өөрөөсөө нүүртэй стандарт бус гоёлын загваруудыг бол хувь айлууд өөрийнхөө нөгөө ариун цэврийн өрөөний интерьерт зориулж эсвэл өөрсдийнхөө гэр бүлийн тэр гоёмсог харагдах байдал зориулж өөрсдийн мэдрэмжээр ингээд сонгодог загварууд. Өөрөөр одоо хосмосыг хүртэл байсан биз дээ тий. Том өргөн тий. Тий хосын ванч гэсэн байж байгаа энэ жилийн ер нь энэ акрил технологиг нэвтрүүлснээс хойш бид нар бол ерөнхийдөө хэвний хувьд нөгөө хэвчнээ давхар бэлтгэсэн учраас давхар хэрэглэгчийн хүссэн загвараар хэвийг нь бэлдэж нийлүүлэх боломжтой болчиход байгаа. За энэ вайн их гоё бүттэй биш. Анх удаа ингээд энэ вайны үйлдвэрлэлд ирж үзлээ. Монголд вайн хийж байна. За энэ одоо ингээд жихмал чулуун цутгалд явагдаж байна. Нөгөө байгалийн чулуугаа савуудтайгаа ойл зуурч ирээд ингээд хэвэн дээр асгаж байгаа. За энэ нэгдүгээр үе шат ингээд цутгалд явагдсан. Тэгээд тагийн тавиад тагдаад тайстж байгаа. За ингээд тагийн тавиад тагдаад тайстны дараа энэ нэг 10 минутанд хаталд явагдаад буцаад тагаа авч байгаа. За дахиад 10 минутанд хаталд явагдаад өөрөө энэ палангаа овтоо гаргаж ингээд байна. Оо за. За байгалийн шахмал чулуун байна. Үйлдвэрлэх процессд оролцож шүү. За ингээ байгалийн цагаан чулууг тэрэмдэл зуураад палантаа гэж хатаагаал палангийг авч гараад ийм сайхан үнснээ байгалийн шахмал чулуун байна болж байгаа. Одоо өдөрт энэ хэд гарах вэ? Яг ийм шахмал чулуу энэ 50 гарна. Энд чинь чулуун байна тий? Тий чулуун байна. Яг 50 гарах уу? Бүрэн хүчин чадвар ажаад уу? За ер нь яг л нормалын хөл 50. Нормал 50 тий. Хэрвээ бид нар ингээд захиалга ихтэй үед бол нөгөө ээлж өдөр шөнийн болгоо нэмэгдэл явждаг. Яаж л гарна. Наад бид боломжтой юм байна. Нормалын хөл нэг 40-50 байна байн гарчдаг. За тэгээд сая эндээс гарлаа тий байна. Тий. Эндээс гарч орж ирээд ингээд дараагийн вана бэхжүүлэх, даацыг сайжруулах ийм процесс харагдана. Одоо ингээд манай ажилчид одоо ваныхаа артлыг одоо бэхжүүлэх одоо бодог материалуудаар нь бэхжүүлж байна. За бодгийн юу тий? Бодгийн шиг үү тий? Тий шүрших хэсэг байж байгаа. Энд болохоор бас нөгөө араас нь энэ төхөөрөмж маань өөрөө ваныхаа араас цавууга одоо шилэн цавууга шүршиж бэхжүүлж өгнө гэсэн. Тэгээд бодгийг хийн. Тий, тэгээд тэр шүршигдсэн бодгийг одоо манайхан ингээд илүү бэхжүүлж мянцсан ар тавиад
За. Тэгээд одоо ингээд шилэн хөвөнгөөр Нөгөө саяны юун дээр ингээд дээрээс бэхжүүлээд өгч. шилэг үе юм уу тий? Тэгээ одоо энд ванны хөл бэхлэх одоо рам төмөр энд чинь зангилагдана. За одоо энд болохоор нөгөө 3 дахь шатны процесс буюу хевлээд бэхжүүлсэн ванаа захалж ирмэгийг нь ирмэглэх тэр процесс маань энэ хэсэгт явагддаг байж байгаа. Ингээд болоо гэж тий. Тий. За. За энийг шууд ингээд хийчих юм уу тий? Тий ингээд. Ингээд шууд эргүүл хийж эргүүлчих юм уу? Оо за. За ямар ч байсан Монгол байнд хөв нэмрээ оруулж тий. Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын төлөвлөгөө оролцсон гар хүч хөдөлмөр оролцсон ван гэд. Тийм байна, тийм байна. Дэлгүүр дээр аваачаад байршуулчмаар. За. За ингэ болчих уу те. Энэ ч одоо хүн гიშгэн шүү дээ энэ дотор шин цөмөрж өгөхгүй асуудалгүй юу? Тий асуудалгүй энэ манай үйлдвэр Хэдэн хилтэй хүн даа тий. одоо Ямар цөмөр ямар ч Хөмөрч юм яах ч ямар ч байхгүй. Манай энэ хоёр ван бол технологийн нэг материалын хувьд бол хамгийн сайн чанарын түүхий. Тий. Усаа 450 кг. Тий. Аа за. Одоо Ерөөсө ванны зах зээл дээр хамгийн шалгарсан сайн түүхий дээр хийгддэг хоёр ван байгаа манай. Дандаа хамгаалтын өмгөөлгөө хөмөрч хүйдэ гэдэг. Оо хотолцогчгүй. Яахчгүй тий. Хотолцож хөдлөгчгүй. одоо логоо их юм тий. За. За. Шууд ингээд яаш тийм үү? Оо ийм гоё аа. За ингээ Монгол байна. Монгол үйлдвэрлэлөө. Одоо Монгол байны үүсгэн байгуулагч мөнгөчтэй хамт нэг байн хийж үзлээ. Баярлалаа. За. Би энэ үйлдвэртээ ажиллаад одоо 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр маань анх жижигхэн цэг байхаас нь эхлээд би одоо өдийн том болтол нь суурнаас нь эхлээд ийм өдийн том болтол нь ажилласандаа төлөөх баяртай байдаг. Тэгээд үндэсний үйлдвэрлэлийнхээ нэгэн хэсэг болж байгаадаа төлөөх баяртай байдаг. Тэгээд бүх барилгын том компаниуд дээр бүтээгдэхүүн болон өөрийнхөө хөв нэмрийг оруулж байгаадаа төлөөх баяртай байдаг. Тус компани нь Монголын барилгын салбарт чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хөв нэмэр оруулсаар байна. Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, бүтээн байгуулалтынхаа үр шимийг хүртэн Монгол Ван компани үүсгэн байгуулагч Мөнх Цэцэг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал болох хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдан ингэрээ милаасан билээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, их орондоо баялаг бүтээж буй нийт үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг төрөөс үнэлж, дэмжиж буй тод илэрхийлэл болсон юм. Та дөнгөсөө хамгаас Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Дүрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаглаа тий. Одоо тэр дээр 14 жилийн үнэхийг одоо бодох юм бол хүнд одоо хэцүү үед эхэлжсэн. Энэ одоо Монгол Ван компани үйлчлэл хөгжил явсаар байгаа таныг төр дөмлүүлээ. Төрийн одоо өндөр шагнал Дүрийн гавьяаны улаан тугийн одонгоор авах хэмжээнд очсон байна. Мөн жил дундын салбараасаа гараа явцсан байна тий. Ингээ танд бас баяр өгье. Тэгээд энэ өдөр аюух ажилладаг хийсэн байна. Бас ингээд эмгтэй өнгөхэд бас өөрийнхөө юунд одоо байхааргүй тийм одоо их ажлуудыг зөрөгтэй шийдвэргээ хийж чадсан байна. Тэгээ одоо өнөөдөр танай компани цаашдын зорилго юу вэ? Одоо технологийн шинжилэл хийцэн. Энийг өргөжүүлэх, хөгжүүлэх. За мөн үйлдвэрийн яг зориултын бүсэд одоо үйлдвэрлэлээ яг үйлдвэрийн зориултын шугам зургийн дагуу байгуулах гэсэн ийм л зорилготой, мөрөөдөлтэй баг хамт олноороо тэгж амьсгалж байна. Ер нь хаасайгүй л болсон үшнэ асуудал их гардаг болжээ. Одоо хамаг юм инвас шингээд тэгээд технологичод AI болоод одоо янз бүрийн дэлхийд өрнөж байна. Одоо ковид болсноос хойш тий. Тэгэхээр энэ талдаа танай компани болсон үшнийх асуудлыг яаж шийдэж байна? Манай дээр бол одоо ерөнхийдөө үйлдвэрлэл дотор ажиллах гүйцэтгэх ажилчдаа гадаадаас ажиллах хүч авч шийдэж байна. Тэгээд аль болох тоног төхөөрөмж автоматжуулах гэж зорж байна. За тэгээд таны бодлоор баялаг бүтээгч гэж юм бэ? Манай нэвтрүүлгийн чухал асуулт шүү дээ.
За энэ баялаг мөн үү? Мөн шүү дээ. Тий, баялаг тий. Энийг хэрвээ манай барилгын компаниуд болоод хувь айлууд маань урд хуршуус эсвэл бусад импортын ваныг ингээд дэмжиж авцсан бол энэ бүтээгдэхүүн өнөөдөр ингээд энд 50-60 энэ Монгол ван маань зогсож явахгүй байж явахгүй тий. Тэгэхээр би бол ван авал нэг сувдан шигтгэе шиг барилга болгон дотор одоо нийлүүлсэн барилга болгоныхоо хажуугаар өнгөрөх болгондоо энэ дотор болгонд миний ваннууд ингээд Монгол ван маань сувдан шигтгэе шиг ингээд гялалзаад байж байгаа даа гэж би айгу бахархалтайгаар боддог. Тэгээд тэр болгоны ард бүхэл бүтэн Монгол залуучуудын маань хөдөлмөр, хөлс, зүтгэл, ажил, амьдрал ингээд маш олон зүйл явж байгаа. Тэгэхээр энэ юу хэлж гэнэ вэ гэхээр Монгол залуучууд ажлын байртай байгаад эх орондоо нэг ч гэсэн импортыг оруулсан эсвэл экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрнийхээ төлөө тууштай, хатамжтай, шантралгүй ингээд явж байгаа хүн болгоно бол баялаг бүтээгч мөн гэж би бодож байгаа. За ингээд баялаг бүтээгч нэвтрүүлгийн энэ дугаар энэ үрээд өндөрлөж байна. За миний бие бол одоо гипс автангийн үйлдвэр, цементийн үйлдвэр, мөн одоо үлзий хаалганы үйлдвэр дээр бас ажилласан. Өнөөдөр ингээд Монгол вайн үйлдвэрлэж байгаа энэ бүсгүйтэй өнөөдрийн ярилцлага хийлээ. Тэгээд Монгол улсад бас цагаан алт хүнсний өслийн хүрээнд бол олон сайхан үйлдвэрүүд ашиглалтанд орж байгаа. За одоо дөнгөс сүүлд одоо хүнсний өслийн хүрээнд 53 үйлдвэр ашиглалтанд орсон. 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр цоош нэр гарсан ийм одоо үр дүнгуудыг бас дагуулж байгаа. Энэ бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлаар хийгдэж байгаа ийм ажлууд байгаа. За өмнө одоо энэ барилгын салбарт бол одоо манай монголчууд өөрсдөө маш олон сайхан бүтээгдэхүүнүүдийг хийж чаддаг болсон байна. Бүтээж чаддаг болсон байна. Үйлдвэрлэж чаддаг болсон байна. Өнөөдөр энэ одоо Монгол байна гэдэг ийм сайхан одоо вайныг янзаар нь одоо үйлдвэрлэж байна те. Жилдээ одоо 30 мянган вайныг одоо үйлдвэрлэх хүчин чадалд одоо 14 жилийн хугацаанд ажиллаж ээж энэ одоо амжилтыг бий болгосон байна. Дараа жилээс хэрэгжих томоохон төсөлд нь одоо улам их амжилтыг өсөн ирээё. Тэгээд энэ байныг авч хэрэгэлдэг айлдгэр албан байгууллага бүх төрлийн үйлчлэгээний газрынхандаа баярлалаа. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. Дотооддоо үн цэн бүтээж, чанартай бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, тэдний баримтаж буй чанар шинжилэлд суурилсан үйлдвэрлэлийн зарчим нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн жишг болсоор байх нь гарцаагүй.